Тэгээ энэ жил цөлжлөлтийн конвенцийн талуудын 17 дугаар байгууллага Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаа. Байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн яамны асуудал мэт боловч Монгол улс өөрөө бүх яамдууд энэ дээр орж ажиллах нь шаардлагатай. За ялангуяа манай улсаас дэвшүүлсэн зорилт бол бэлчээр. Энэ жил ядаж энэ шонхроо хоригдож очие. Цөлжлөлтөнд бас тодорхой хэмжээнд нөлөөлдөг тэмцлийн багахан ч гэсэн хэмжээний хэсгийг өөрийн чадлаараа хийж байгаа амтан болов гэж ойлгодог. Тэгээд КОП зохион байгуулагдаж байгаа цаг хугацаанд шонхор барих энэ ажлууд яг давхцдаг. Тэгээд сандаг очир сайттай бас ярьж байгаад ялангуяа бэлчээрийн том конвенц бид нар дэвшүүлж байгаа учраас энэ шонхор гэдэг амтан дээр нь та бүхэн энэ жил ядаж хориглолтын арга хэмжээг хийж боломж байна уу гэдгийг би сайдаас асууж байгаа. Тэг бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэхэд олон арга хэмжээ зохион байгуулдаг. Гэхдээ байгаль өөрөө бас зохицуулдгуудын нэг бол яг би таны энэ асуудлаа гэж ингэж бас ойлгож байна. Тийм учраас бэлчээр хамгаалах тал дээр энэ засгийн газрын холбогдох яамдууд бид бас нэлээд хамтарч ажиллах болно. Саяны миний хэлдэг ингээд нэг цогцоор нь танилцуулах энэ арга хэмжээ бэлчээртэй мал аж ахуйтай холбоотой энэ асуудал ус тэр мөн энэ байгаль орчны яамтай ингээд уялдаад ингээд явах зураглал төлөвлөгөө бид гаргасан байгаа. Тэгээ тэр хүрээндээ ер нь бэлчээр хамгаалтан дээр байгалийн өөрийнх нь зохицолтолгоо дээрээс нь хүний хүчин зүйлийг яаж багасгахгүй дээрээс нь бид энэ мал аж ахуйн салбараа өнөөдрийн үүсэт байгаа энэ олон хүндрэлүүдийг давж гарахын тулд яаж зөв удирдах уу гэдэг дээр нэг цогц бодлогыг удахгүй танилцуулнаа. Тэр хүрээнд бас таны юм орж саяны асуулт орж ирэн та сайдаар ажиллаж байсан хүний хувьд бол энэ асуудлыг маш сайн ойлгож байгаад баярлалаа.